одоогийн хөтөлбөр нь ментор их хурлын гишүүдийн тоо өмнөх жилээс 2 дахин нэмэгдсэн. Нийтдээ 27 ментортой болсон. Олон салбарын хууль санаачлагын ажлын хэсгүүд орж ажиллах боломжийг нэмэгдүүлснээр онцлогтой байна гэж үзэж байгаа. Бид бүхний Open Parliament гэдэг энэ хөтөлбөртөө ганцхан нэг мэргэжлийн оюутнуудыг олноор нь авах биш, нийгмийн тусгал болсон бүх салбарын оюутнуудыг хамрагдуулахыг бол маш их хичээж ажилласан. Тэгээ миний хувьд ч гэсэн оюутан цаг ахуй наснда оюутны парламентыг санаачлан байгуулж бидний үед бол ихтэй сургуулиудын дэргэд оюутны парламент ажилладаг байсан. Тэгээ би оюутны парламентын дэд даргаар сонгогдож байсан. Тэгэхээр оюутан үеэсээ ахуулаад олон нийтийн ажилд идэвхтэй. Сонгон шалралтанд өөрийгөө сорьдог, эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөнүүдэд амжилттай оролцох оюутнууд бол ирээдүйд цагт бол ажлын байрыг дагаж биш, ажлын байрыг дагуулж хөгждөг. Манай улсын хурлын гишүүдээс бол ментор хийх оюутнуудтай өгсөн шаардлага нь бол за би яг өөрийнхөө боловсруулж байгаа хууль тогтоомжтой холбоотой салбарын оюутнуудыг авмаар байна гэдэг хүсэлтийг илэрхийлсэн ч гэсэн яалтчгүй 1000 гаруй оюутан дундаас үндсэн салбар нь хууль эрх зүй болон улс төр судалтай холбоотой оюутнууд маань маш ихээр бүртгүүлсэн учраас тэр харьцаагаараа бас энэ салбарын оюутнууд маань нэлээд төлхөө сонгогдож орж ирсэн байна. За одоо энэ хөтөлбөрт одоо оролцсноо би одоо жюрийн гэр бүл бол найз нөхөд 10-аас 20 хүн ч юм уу парламентын төлөө зөв ойлголт өгөх нь одоо миний хувьд бол энэ хөтөлбөрт оролцсон зорилго маань бол биелэн гэж бол бодсон байгаа. Судалгааны ажлууд хэрхэн явагддаг, хууль тогтоох үйл явц боловсруулах үйл явцын ард байнгын хороод ажлын хэсгүүд яаж явах, практик дээр суурилсан дадлага ажил хийх хүсэлттэй болохоор амрагдсан. За шишин судлал гэдэг мэргэжлийнхаа хүрээнд одоо шишин судлал гэдэг чинь нийгмийн бүх асуудал дээр ерөнхийдөө гарч ирдэг. Тэнгүүд энэ дээр парламент дээр яаж хэрэгжиж байгаа гэдэг их дээрээ илүү мэдлэг. Тэгээд төрсөн мэдээ харилцааны тухай хууль гэдэг тэр хуулийн дээр одоо шишин судлал хүмүүсийн судлаач хүмүүс эрх зүйтэйгээ хослуулад яаж одоо хууль баталж байгаа тэр талаасаа илүү гарахыг хүссэн. Та бүхнийг энэ нээлттэй парламент энэ хөтөлбөрт хамрагдаж ардчлалын амин сүнс болсон энэ парламентын засаглалаа бэхжүүлэх, энэ парламентын талаар илүү гүн гүнзгий ойлголттой болох, хоорондоо найзалж нөхөрлөх гэдэг энэ олон зорилтоос биелүүлээсэй гэж одоо сэтгэлээсээ хүсэж байна.